Hello. За ээлжид шинэ жилийнхаа дизайн бичлэгэнд тавтай морил. Тэгээд хоёр юм хийн. Нэг нь болохоор нэг тийм гэлтгансан гялцэл гэсэн бодолт. Нэг нь болохоор улаан өнгө хэрнээ. Яаж зүгээр энгийн улаан биш байлгах вэ гэх юм уу? Тиймэрхүү. Тэгээд энэ дээр гоё нэг юм сааг бас нэг гоё уусгадаг шүү дээ, тий? Тэр юм сааг ер нь ихэнх маникюрч уусгацдаг халдаад гэдэг яах вэ? Зүгээр л уусгацгаая. За эхлэе. За хэрэглэгдэх зүйлс гэх юм бол нэг юм сүүн гоё милкийн өнгө байна. Sony shop-оос авч ирсэн. За энэ болохоор бас ийм гоё сааны цуглуулганы яг ийм саатай өнгө байна. Энийг бас Sony shop-оос авч ирсэн байх нь. Энэ бас ийм юу ахгүй юу? Топ жел. Тэгээ энэ топ жел нь 1 минут 2 минут болсон байсан ч хамаагүй повдер үрхэд шууд повдрыг гоё гэж авдаг. Ийм топ жил байна. Энэ болохоор Bismillah гэдэг Украин баха. Польш лөө брэнд ийм шилэн улаан өнгө байна. Ийм шилэн улаан өнгө бол ер нь нэлээд Монголд зарагдж байгаа. За тэгээд нэг юм цагаан өнгийн инк байна. Инк гэдэг одоо мэдж байгаа үстэй та хэд мэддэг болсон бах тий. Энэс Sony-с авч ирсэн. Тэгээ ямар ч хамаагүй нэг ийм powder. Тэгэд ийм хөөрхөн одны цуглуулга хараа. Beautiful. Тэдрийг ашиглаад нэг тийм хөөрхөн хоёр дизайн хийцгээе. За. Эхлээд нэг сайхан милкийн өнгөөр явчих заяа. За энэ гоё пигментийг харуулъя гэж бодоод би энэ дээр бодож байна. За. Энийг хийгээ хатаач. Тэнгуутаа. Энэ дээрээ болохоор за энэ топ жилийн шууд түрхчихье. Тэгээ шууд пигмент түрхэж байгаа хгүй эхлээд. За ингээд нэг зузаан биш нэмгээ яваад энийг хийчин хамт 60 секунд. За энэ маань гараад ирсэн байна. За суур өнгө маань гараад ирлээ. Тэгэнгүүт надад бас нэг ийм саа бас байгаа маань хараа. Ийм шигүү сааралсаа. За энэ шигүү сааралсааг энэ гой сааныхаа доор энэ гой сааныхаа доор давхар тавих юм бол энэ маань илүү гоё амилж өгнө. Нэг тийм хоосон харагдахгүй гэсэн үг заяа. Тэгэхээр ийм гоё саатай омбрын уусгалт хийхээсээ өмнө ийм шигүү жижигхэн саа ихлээ тавиад дараа нөгөө том саагаа давхарлаж өгвөл нөгөө одоо энэ араа зүгээр сайхан багсаараа ингээд тал хүртэл явчих. Тэнгуутаа сааг бол уусгахад маш амархан байдаг. Бэлийн хүмүүст ч ажиллаж байгаа учраас те шууд бэлнийхаа үзүүрээр нь энийг ингээд зааган дээр нь ингээд дараа товшоод өчгөр эн чинь ингээд уусчдаг. Хайда. Хэрвээ бэли чи ингэ заварна гэх юм бол те заавал нөгөө уусгагч багс максаас хэрэггүй штэ. Энэ минэнгээр ингэж ингээд энэгээр татцсан ч болно. Энэ саавал ийм амархан уусдаг. Тэгээ энийгээ хатааж гаргаж ирчээд гой том ширхэгтэй саагаа нэмгээ яваад өгнө байна. Тэгвэл нөгөө ийм одоо саагаа та нар шигүү болгох гээд амар их зузаан тавиад овгор тоглох болгох шаардлага байхгүй. Суурьнд нь ийм амар тэм жижигхэн шимэр саа тавиад өгөх хэрэгтэй гэсэн үг байна. За энийгээ хатчих хооронд нөгөө топ жил маань гараад ирсэн. За тэгэхэд энийгээ яах нь вэ? За повдрыг болохоор бүгдээрээ шууд задлахаас өмнө таг руу нэг цэгсэрчээд буцаага цэгсрээд тэгээд тагнаас нь повдер авбал та нар асгаж цутгахаас сэргийлэхээс гадна ер нь тэгээ хөөрхөн их тийм кул агастай санаа нь гоё юм уу? За тагнаас авлаа. Тэгээ шууд сайхан
хүрээд өгч. Тэгэхээр энэ бол яах нах нь та нар бейсээ түрхлээ. Жохон хард жил явлаа. Тэгээд энэ топ жилээ түрхээд эсвэл зүгээр энгийн нөгөө арчдаггүй топ байдаг шүү дээ, тий? Powder үрдэг. Тим топоо тавьсан ч болно л доо. Би зүгээрс нэг шинэлийг юм харуулах гад топ жил гэдэг нэг тусад нь харуулсан. За энэ ингээ болцсон. Хараа. За ингээ powder үрэгдчихлээ. Тэгэнгүүт энэ дээрээ шууд шилэн улаан өнгийн будгаар буудан заяа. Тэгэхээр нэг тийм юм байгаа заяа. За явъя. За. Энэ хараа нэг юм доор нь powder байгаад байгаа хгүй юу? Яг уу нэг л гоё харагдахгүй юм те. Миний бодсон шиг. Эсвэл ингээ бүгдээр заяа. Ерөөсөө ингээ. Ингүүл бүр илүү гоё юм байна. Гэтэ яг уянаас гоё шүү за санаа нь тэр цаанаа нэг тийм гоё байгаа заяа. Өөрийгөө л гоё гэж магтаад байна. Ингээ. Шал өөр юм бодсон. За guys энэ powder-ыг байхгүйгээ бодлоо заяа. Одоо номер 1-ээс эхэлнэ. Яаж эхлэх вэ гэхээр ямар ч хамаагүй ката явчих заяа. Ката. За тийм миний хэлсэн нөгөө нэг амар гоё. Сайн татдаг гоё соронзоороо татчихъя. Жохон голд нь аваачаал хайчих. Гингсгэл байхад болно. За энийг хийчихье. Бичлэгэн дээрээ фейлдснээ шууд дизайн өөрчлөө явуулдаг нац. За. Нөгөө сагаа гаргаад ирлээ. Одоо энэ дээрээ энэ гоё том сагаа явна. Энэ хараа. Гэхдээ энэ гялтан юу гэдэг юм бэ? Гялтгар нь бол үнэхээр тунд ажгүй за. За тэгэнгуутаа энэ саан дээрээ энэ гялтгарыг ингээд яваад өгөхөр яг жинхэнэ тэр нэг сааны омбре амар гоё харагдаж байгаа хгүй. Тэгээс дээрээс нэг зузаан ч болохгүй. Ийм гоё болно. За энийг хатааж гаргаж ирчээд нэг юм хийх нэ штэ. За одоо ингээд доор нь ийм болцсон байгаа штэ тий. Тэгэнгуутаа энэ дээрээ шууд юугаа авчи. Саяныхаа нөгөө улааныг авчи заяа. Би яг нөгөө шинэ жил юм болохоор заавал нэг улаан өнгө оруулчих гэж чичрээд ахгүй юу? Сара. Энд тэнийг тийм гэрэл муутай байна уу guys? Харагдаж байна уу пигмент нь? Нэг тийм муу харагдах юм. За яг нэг юм хүүд анзаарна. Энийг хийчихье. Тэгээ бүгдээрээ энэ дээр яах вэ гэхээр ink гэдэг одоо тэр нэг юм бүтээгдэхүүнээрээ гацуур зурх гэдэг байгаа байхгүй юу да. За юу. Тэгэхээр ийм болгоод байгаа. За энийг хийчихье. За энэ маань гараад ирсэн. За нэгт ингээ саа уусгалд орчлоо. Одоо бүгдээрээ яах вэ гэхээр юу хийнэ? Гацуурны нөгөө бөөрийнхий бөмбөлөг нөгөө өлөгдөг тоглоом гацуурны charm хийн заяа. Тэгэхээр эхлээд яах нь вэ гэхээр за энэ улаан байна шүү дээ тий. Энэ улаанаараа шууд ингээ бөөрийнхий зурчих энэ дээр. За энийг жоохон ингэ гэрэл оруулж өгөөс. Yes. За улаан дээрээ бөөрийнхий зурчих. Иймэрхүү. За тэгээ жоохон юу байвал энийг багсаараа жоохон perfect болгоол. Тэгэнгуутаа дахиад нэг хөөрхөн од зурчих. Why not тий? Энэ хавьд нь ч юм уу? Жижиг од зурчих. Одыг бол та хэд маань зурж байгаа эцтэй тий. Од ч юм бол ерөөсөө А үсгнээс эхлэн шүү дээ.
Аус гэргэлсэн чинийхээ нэрийг гэж нэг. Яа. Ганцаараа заримдаа бичлэг хийгээр подкаст хийсэн юм шиг болчтой ш надад бараг. За энийг одоо хатаач. За энэ маань хатаад гараад ирсэн. Тэгэнгүүт яах вэ гэхээр энийг жоохон ингэж арчиж авч жагаад яг хөө ингэж болно. Энэ ингээд иймэрхүү арчсан байгаа юм дээр бас байж болно л доо. Одоо гацуураа зурхаж штэ шууд зурна. За энэнийхээ бэрээр нь. Одоо арай гэгд харагдаж байна. Би арай л багсгсан байсан юм шиг бах юм. За энэгээр шууд зурлаа шүү за. Яг вэ гэхээр шууд эхлээд гурвалж явчих. Бас нөгөө суурийг нь мат болгож жагаад бодвол бас гоё заяа. Инкэрээ. Тэр нэг юм гацуур хуу яан данзааны юм болгох чинь эхлээд гурвалж юм болгоод. Тэгэнгуутаа инкинги цай шахаж авч жагаад жоохон сарцаалгаад өгнө. Солонгос бодлонуудын нэг юм амар нөгөө орсууд шиг юу ядаж шүү дээ перфект байх гэдэг тийм бол байхгүй гайгүй. Гэхдээ төгсгөл нь бол үнэхээр супер кьют харагддаг. Түрэн жоохон томсгоод үг. За, иймэрхүү. Тэгэнгүүтээ яах вэ гэхээр штэ тий. Энэ дээрээ юу яана? Энэ одыг нөгөө нэг юу болгоод тавьчихна. Бүгдээрээ. Яг нь энэ дээрх наа хот модыг бол яг үндэ заавал цавуудаж мавуудах шаардлагагүй заяа. Угаасаа энэ ч нөгөө топ жээлэн дотроо дарагдаад дуусчих учраас тэгж амар хичээх шаардлагагүй. Тэгтээ би энэ дээр нэг юм саарлыг тавья гэж бодож байна. Нэг юм гоё саарлаад тавьчих. Энэ одоо тавьчихна. Тэнгуутаа миний хатаг санаа. За ингээд одоо түр хатаач заяа. За ямар тач нэг орхич. За энэ дээрээ бүгдээрээ энийг яаж гоё юу болгох вэ гэхээр би ингээд залхуураад юугаар наагаад юм бах та. За яг sorry заяа. Ядаж топ жилээрэж болтгоо түр наа чи. Ер нь бол тэгэл жоохон жижигэн хурган цавуугаар л наан штэ таад тийм сте. Тэгээрээ за наагаараа цавуугаар. Энэ хоёр дээрээ жоохон топ жил тавьж өгөөд. Тэг дахиад одоо наан заяа. Тэг одоо чи ямар ч өнгөтэй байж болно. Ингээд яг уу нэг тийм хүн болгоныг ийм дизайн бол авчираад тахгүй заяа. Гэхдээ ер нь нэг иймэрхүү данзааны байвал хөөрхөн шүл гэсэн утгатай байгаа юм. За энэ маань одоогор нэг юм байна. За энийг яах вэ гэхээрээ бүгдээрээ энэ ингээ царайлаг болгохын тулд энэ дээрээ гой саа тавиад өгч зүгээр.
Би ингээ гоё багс тавихгүй ашиглахгүй ингээ тааядад амархан болгож угаасаа харагдуулах гээд байгаа. Тэгвэл таад хийх хүсэл төрөөд гоё дуурайгаа хийх бах. Харта. Ийм болчихно. Тэгээ саа тавьсныхаа араас, хатаасныхаа араас хөрхөн жижигхэн бондгор юм зүгээр цэг тавиад өгч. Ер нь тэгээ бараг болоо заяа. За харин энийг одоо яах вэ гэхээр одоо нөгөө энэ тавьсан байгаа одоо штэ тий. Энийгээ төр бүхлэхийн тулд ийм жээл тавиад үг. Тэгэхээр ч одоо нөгөө од чи ингээд сэртэж босч ирэхгүй нахна штэ. За ингээ хатаачлаа. За энэ дээрээ болохоор хэдхэн цэг тавиад за нэг ийм будаг байна. Эндээс нэг хитгэн ширхгийг цэг тавиад өгье. Тэгээ мэдээж үргэлж хэрэглээдэг энэ модороо энэ дээр тавиад өгье. За мэдээж нэг ширхэг улаан нэмчи. Хоёрыг нэмчи. За улаан ингээ ер нь болчихно. Тэнгуут арай тод харагдж байгаагаар нь ногоон ганц хоёрыг нэмчих. Болно. Одоо цэнхрийг жоохон нэмчи да. Цэнхэр ганцхан байсан ч зүгээр юм байна. Тэгээд шар нэг нэмээд. За ер нь бол амар хичээж байгаа түм оч болгочих үедээ тий. Бараг тэгээд ам шүү. Гэтэ яах вэ? Тун хөрхөн. За энийгээ хатаач. За энэ хооронд одоо яах вэ гэхээр штэ тий. Энэ дээрээ бүгдээрээ мат топ тавьж powder, silver powder өрхөө эсвэл за зур зурчи. Шингэн silver металлаар зурлаа бүгдээрээ. Миний энэ оройжингаа ажилтсан чинь хил ам бүр ингээд талтраад шүү дээ. Үлсүүд тэгж байгаа бах та. За. Энийг бас сон ил шоп бас авчихсан. Ер нь бол өнөөдөр нөгөө ийм сон ил шоп юмыг амар хэрэгжилж байна. Тэгэд яг зоригтой бол хэрэглээгүй. Гэхдээ ер нь бол биш үү? Солонгос бүтээгдэхүүнээр солонгос бодолтыг гоё хийдэг. Орс гой тийм зэвүүн өнгүүдээр бас л тэр орс хурц гой бодолтуудыг хийдэг заяа. Тэгэхээр солонгос гой хөөрхөн бодогнуудаар л солонгос хөөрхөн бодолтыг хийх нахна шүү дээ. Би ер нь тэгээд агуулдаг байдаг. За. Одоо энэ дээр яах вэ гэхээр бүгдээрээ ёолкын дээр нөгөө ийм чимэглэл зүвхээр нэг ийм уяа байдаг та тий. Тэрийг хийж байгаа байхгүй юу? За энэ хаваа сайхан хутгаж авлаа. Шууд зурчи. Энэ хүртэл зурна. Жохон зай үлдэж байгаа. Яа тэгэхээр угаасаа юу ааш нөгөө нэг юм нэг тоноглол хэсэг байдгаа да. Би тэгээ амар буруу ярьдэн шүү. Юу тоноглол вэ? Яах вэ? Юу гэдгэлээ? Тэг нэг юм зааг байдаг да. Тэр хийх гээд байгаа байхгүй юу? Энийг бол угаасаа бүр хилцэн дээр юм байна guys за. Энэ одыгоо тэгвэл яг одон хэлбэртэй байх нь цаашаа юм одоо ялкны чимэглэл те. Тэгэхээр би бүр хэллээ шүү. Тэмээд ингэ бүр хэлж. За.
Одоо яг энэ дагаа хэсгийг гэдэг. Нэг юм дөрвөлжин юм шиг болцоо идэг ш, нэг юм ялкны газуурны юу. Тэр хатаач. Тэг төгсгөлтөө эднийгээ бүгдээрээ гоё аваалгаад бомбоолгоод өгнө. Тэгэхээр бас амар хөөрхөн харагдах нь гарцаагүй. За, энийг хатаач. Одоо энэ дээр бүгдээрээ шууд топ тавиадах юм. За, топ тавихаас өмнө бас тэг зүгээр явуулахгүй энэ металл дроп тавиад өгье л да энэ тэнд нь. Тэгвэл гоё нүцгэн харагдахгүй мó. Тэгэхээр яг уу би яг энэ улаан бодолтнаас таад юу бодлох вэ гэхээр шилэн өнгөнийхөө доор cat eye ч юм уу, powder ч юм уу үрээд тавиад үзээрэй. Бас нэг тийм өөр байдаг шүү гэсэн үг. Бас ink буюу энэ гоё усан бодог шиг бодолтой. Заавал matte top төрөхгүйгээр тавьж болно гэсэн үг байхгүй юу? Ихэнх бичлэг үзэхээр солонгос бичлэгэн төр үзэхээр сайгүй matte top тавьчаад инкээ гоё явуулаад идэг бас байж болно. Гэхдээ зүгээр ингэсэн ч бас байж болно. За энийг хатаач. Тэгээ гарч ирэхээр нь яана ингэж энэ дээрээ түр энгийн топго тавиа хатаач заяа. Тэгэд араас нь энэ гоё чимэглэлээ товгор бөөрийнхий болгоод амар гоё болгоно. 2 бомбор болгоод. Тэгээ ер нь бол дуусгах нь. Тэгэхээр эндээсээ болохоор таад маань одоо юу авах нь вэ гэхээр гоё саа тавих гэж нөгөө зайг нь бүглэх гэж өтгөн овгор товгор саа бити тавиараа доотлолт нь гоё нунтаг ч юм уу нэг юм шигүү shimmery саа тавьчаад араас нь гоё том саануудаа тавьбал бас нэг яах нь царайлаг харагдана шүү дээ. Иймэрхүү байна. За тэгээд энэ ташрамд бас та хэдэд рекламдмаар байгаа маш боломжийн үнэтэй бүтээгдэхүүн бол энэ байна. За энийг болохоор би нөгөө энэ дэлгүүрээс авч ирсэн заяа. Тэгээ энэ дэлгүүрт 9,000 төгрөг гэдэг юм байлээ. Тэгээ энэ болохоор яадаг вэ гэхээр яг л энэ зураг шиг үнэхээр яг л drop тийм 3D овгор тавгар юм ихэд тас барьж ингэж тогтдог бөөрийнхийг өөрөө. Тийм болохоор энэ айгу гоё. Тэгээ дээрэс нь энэний араас топ тавих шаардлагагүй. Ер нь бол бас л топ жийл гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо энийгээ бүгдээрээ энэ дээрээ гоё аваалгоод энийгээ гоё тоглоом болгоцгоё. Жинхэнэ ялкны тоглоом шиг. Тэгэхээр биднэрт бас нэг ийм багс хэрэгтэй байх нэ. За тэгээд товгор гээл ашиглаж байгаа учраас гэл нөгөө бомборыг барихын тулд хуруу хатаагч маань хажууд чинь ойрхон байх хэрэгтэй. За тэгээ багс чинь байх хэрэгтэй. Яг тэгтээ нэг жоохон хол тавьж идэхгүй бол гэрэл татчих магадгүй. Ийм өтгөн юм байдаг. За. Багсаараа шууд авлаа. Өөр бомбогоо л гараад ирэн заяа. Хитрхийн нарийнхан багсаас даадаггүй шүү за. Гулжганаад идэг. Тийм болохоор нэг жоохон юм амтаг болтой багс ашиглаарай. За бомбогор дээр тавилаа шүү. Эргүүлээд сайхан эргүүлж өгөөд авлаа. Шууд таталаа. Хардаа амлал босод ирж байгаа зү. Одоо нөгөө тийгөө.
Зүгээр дан саа байсан ч бас болно л доо. Энийг арчихгүй бол яг гол нь бөөрийнхийгөө барайл тавьчихад амар гоё заа. Би бүр энэ хямдхан жилэнд амар хайртай. Энэ ингээ миний 2 дахь сав баха. Заг. Тэгэхэд яг гоё бомбогороо барайл шууд тав. Нөгөө уурсах тал руугаа эхлээд гэрлээ таад явуулаарай заяа. Одоо энэ дали ташуу тал руугаа илүү уурсах магадлал өндөр шүү дээ. Тэгэхээр шууд хажуу талаас нь пап гэл бариад авах нь шүү дээ. Энэ гэхдээ юм жоохон левч шиг харагдаад нь тий. Гэхдээ яг та заавал юм 2 ижлэг хийх албагүй. Нэг мигийг хийхэд бол хөөрхөн магас тий. Гол нь санаа нь guys. Гол нь санаа. Би жоохон левч шиг харчлаа. За энэ маань ер нь бол ингэ болчлоо. Нэг тийм би өдөр улааныхаа пигментийг л амар гоё харуулах гэж оролцсон юмдаг. Гэхдээ яах вэ? За 2 дизайн маань иймэрхүү боллоо. Тэгээ энэ яах вэ? Яг надад үнэхээр левч шиг харагдаад энэ заяа. Гэхдээ яах вэ? Нэгийг хийгээд нэг ингээд гоё урлаа штэ таад гол нь тий. Санаа чухал. Тэгээ ийм болсон байна. За тэгээд энэ од модыг бас гоё ашиглал гоё агаас тэ. Тэгэхээр миний бодлоор одоо мэдээж та нарын хүн бужигнаад эхэлсэн баг. Гэхдээ яг шинэ жилээсээ өмнө гэх юм бол дундаасаа хойш бужигнадаг баг гэж би бодож байна заяа. Тэгэхээр зөвлөх юм гэх юм бол та хэд нөгөө бид нар чинь нөгөө нэг асар их юмтай байдаг. Одоо өөрийгөө юутай ч мэдэхгүй явж идэг. Тэгээ магадгүй ингээд нөгөө онлайн шоп ч юм уу те дэлгүүрээс юм авах гээд ингээд нэг амар юм таалагдаад идэг. Тэрийг амаар байдаг. Гэхдээ тэр найлагшгүй чамд байж иж магадгүй байхгүй. Яагаад тэгэхээр одоо жишээ нь би өөр дээрээ авахд заяа. Энэ соронд гоё гоё гэж бодон авсан. Гэхдээ надад өмнө бичлэгийг санаж ивэл би нэг саарлыг авчаад энэст аим гоё харлаад надад ингэ ягаан байсан жишээний. Ягаан байсан жишээний заяа. Тэгээ ингээд надад ингэ давхарсан юм амар их байдаг. Тэгэл нөгөө брендийн Chanel наалт малт ингээл энэ нэр хэрэглэгдэх ч юм уугаа авчихаар угаасаа байсан байдаг заяа надаа. Амар сонио. Тэгэхээр таад ингээд одоо яг ийм үед юу л бол юу гоё чамаа харагдуулах гэж тэр цон бид нар чи Аз хүмүүс тэгээд Монгол хүмүүс чи хумсаа нэг юм гоё гангалах гэдэг штэ. Тэгэхээр таад ингээд өөртөө байгаа юм жижиг сажиг юмнуудаа хараарай заяа. Та нарт бол зоолттой ямар нэг юм од биш юмаа гэхэд иймэрхүү юмнууд бол байгаа. Тэгээд нэг хясаа мсаа энэ төр байдаг штэ. Тэр мөр бол байх нь баараагүй байгаа. Тэгэхээр өөрийнхөө байгаа юмнуудыг нэг нүдлээд үзээрэй. За шинэ жилээр надад ер нь юу байна гэдэг ч юм үгүй юм. За мэдгүй. Зүгээр ер нь тэгээд өөртөө байгаа юмнуудаа нэг ухаад үзээрэй заяа. Ухаад үзвэл чиний авах га бодож исэн юм чамд байж иж магадгүй шүү. Тэгээд тэгж хэлэх юм байна. Тэгээд би энэ сарда бас гайгүй орой их ажиллаж байгаа болохоор жоохон хүнээ эртгэн дуусгачих юм бол ингээд дахиад нэг бичлэг хийж магадгүй байгаа учраас ингээд шинэ жилийн мэнд хүрэхгүй дахиад энэ бичлэгээ дуусгаж байна. Тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Бай бай. Ямаа муухайч байна. Бай бай.